Хууль бус мөрөөдө тоглоомыг спорт бооцооноос хэрхэн ялгаж салгах вэ гэдгээ шийдвэр гаргагчид тодорхойлж чадахгүй байна. Тодорхойлох юм бол спортын мөрийг тавихыг хориглол уяачид бүгд гэмт хэрэгтэн болчих гээд байгаа учраас дотоодын спорт бооцоонуудыг хэвээр үлдээхээр хуулийн төсөлд тусгасан байна. За гэтэл нэгэнт спорт бооцоог зөвшөөрөх юм бол олон улсын тэмцээнүүдэд бооцоо тавих эрхийг хязгаарлаж болохгүй гэдэг эсрэг байр суурь гарч ирээд байна. Харин олон улсын спортын тэмцээнүүдэд мөрийг тавихыг зөвшөөрчихвөл OneXBet аппликейшнийг хориглох боломжгүй байдал үүсээд байна. Иймээс ч хууль тогтоогчид оновчтой гаргалгаа олохын тулд дахин 5 хоног бодох орлоо. 1.5 их 80 төгрөг OneXBet гэсэн аппликейшнээр дамжин гадаад руу уурсаж үүний цаана хөрөнгө мөнгө алдсан олон иргэд амиа хорлох гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна гэж үзсэн учраас онлайн бооцоо тоглоомуудыг хориглохоор зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. Гэтэл OneXBet дээр спортын мөрийчдэр хууль бус мөрөөдө тоглоомууд ч аль аль нь байрлаж байгаа учраас хянах хаах боломжгүй байдал үүсчихэд байна. Тэгээ хорж чадахгүй жиж ийм оруулж ирчээд дахиад нөгөөдөл нь дахиад спорт бооцоод гэж болох юм шиг оруулж ирээд ингээд бүр толгой эргүүлээ хачин юм гэдэг юм. Энийг л болчлоо гэдэг нь шүү дээ. Бооцоо таавар тавих үйл явдлыг зөвхөн спортоор хязгаарлая. Түүнээс биш улс төрийн сонгуул дээр бооцоо тавьж болохгүй, соёл урлагийн арга хэмжээнд дээр бооцоо тавьж болохгүй. Энэ зүйлүүдийг хязгаарлаад зөвхөн одоо спортын үйл явдал буюу спортын тэмцээн уралдаан дээр бооцоо тавьдаг энэ байдлыг арилгах юм бол зөвшөөрье үлдээчи. Ингээм бол яг хэдэн уяачид бас бооцоо тавьж уралддаг тэр байдал эрүүгийн хариуцлагад хүлээлгэхгүй юм байна. Тэгээ ингээд нэг платформ дээр явж байгаа ямиг зарим нь хорно гэж яриад их юм. Яаж хорих гээд байгаа юм бэ гэдгийг ч ойлгохгүй байна. Таны ярьж байгаа спорт бооцоо таавар гэж оролцогч болон зохион байгуулагч аль аль нь үр дүнгийн урьдчилан мэдэх, эсвэл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, цахим спортын тэмцээн уралдааны талаар үр дүн тааварлаж тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавих үйл ажиллагааг ойлгоно гэд дараагийн салбаралтаар бид тодорхойлж байгаа. Ойлгоод байна. Тэгээд яаж та нар тэр алийг спорт биш гэж үзээд байгаа. Спорт гэж яг алийг тооцоод байгаа гэдэг чинь одоо бүр сонирн болчихлоо шүү дээ. Ажлаа хийвэл хий. Би одоо ус төржиж байгаа юм биш. Наад хажуудаа сууж байгаа залуудаа ажлаа хий гэж хэл. Ийм үр дагавартай юм орж ирээд хахад ажлын хэсэг гарахгүй. Тэгээд ингээд бусад байнгын орооны санал дүгнэлтэд ороод ирэхээр зөрөн зөрөхгүй зөрчигдэн яана гэд янз бүрийн болоод ах юм. Одоо тэгээ энэ дээр ажилласан хүн одоо уян гişгүүтээр буруутаад зөвшөөрөл нэмсэн хэрэгт орох юм байна. Мөрийтэй тоглоомыг зөвшөөрж байгаа хэрэгт орох юм байна. Айл одоо тий хүмүүсүүдийн ар гэрийн амьдралд тоглох хэрэгт орох гээд байна. Тийм учраас энэ дээр эдийн засгийн байнгын ороо ажлын хэсэг гаргаж ажиллах гормын санал гаргав. За иймээс ч 5 хоногийн хугацаа сунгаж ажлын хэсэг дээр дахин хуулийн зохицуулалтаа наривчлахаар болж байна. Зөвхөн тус хуулийг дагалтуулаад эрүүгийн хуулинд хууль бус мөрөөдө тоглоом зохион байгуулах, үр дүнг нь өрсөлдөн тааварлах боломжтой бооцоо тоглоом зохион байгуулвал 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих заалтыг оруулжээ. Зөвхөн OneXBet зэрэг мөрөөдө тоглоомын сайтуудад агентаар ажиллаж дансаа ашиглуулсан тохиолдолд иргэнийг 450 мянган төгрөгнөөс 5 сая төгрөгөөр торгох, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих хэл шийдэхээр хуулийн төсөл тусгажээ.